цаг үеийн байдлаар мэдээлэл хийх гэсэн юм аа. За энэ яригч битгий хаагаад байгаарай. За ойрын хэдхэн сарын хугацаанд юу болж өнгөрсөн талаар та бүхэнд би сануулъя. Гадаадын онгоц ирж гадаадын тагнуулын алба Монголд баривчлага хийсэн. Галт тэрэг замаасаа унаж онхортлоо. Яам тамгын газар дотор хүн амны хэрэг гарлаа. Орон даяар тог цахилгаан тасарлаа. Их хэмжээний мөнгө айлын гэрээс гарлаа. Тагнуулын алба баривчилгаа нэгжлэг хийлээ. Гадна дотны тагнуулууд ирчгээд байна гэд нийгэмд ийм цочир нийгмийг айлгсан, сүрдүүлж, дарамтанд оруулсан учир битүүлэг хэрэгүүд, тохиолдлууд ар араасаа гарч байгаатай холбогдуулаад Монгол улсын үндэсний аюулгүй байдал хуралдаач ээ. Үнэхээр энэ бүгдийг харж үтсээр байгаа тэссэнгүй. Намрын чуулганы нээлтэн дээр ерөнхийлөгч улсын хурлын дарга нарын үгийн хооронд эрх ашигын зөрүү гарсан. Маш их дуугаа харлаа. Энэ төрийн 3 өндөрлөгийн нэгэнч атгаа төрийн энэ өндөр сентийн дээрээс төр түмэндээ эннээс болчихжээ, үүнээс болчихжээ, ингэчгчээ гэд тайлбар хийх юм болов гэд маш их харлаа. Үнэхээр байдаггүй. За энэ дээр дурдсан эдгээр асуудлууд бол үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах маш ноцтой шалтгаан юм аа. Монгол улсын ерөнхийлөгч, их хурлын дарга, ерөнхий сайд 3 нийлээд үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж явдаг бол нийлээд хуралдах хэрэгтэй байна. Энэ хурал ер нь одоо болсон юм уу, болоогүй юм уу? Одоо миний хувьд л болж сонссонгүй. Тэгэд энэ болгоныг харчаад ингээд хажуугаар нь өнгөрүүлээд байгаад ингээд харамсмаар байна. Үнэхээр энд суугаад байх юм ямар ч одоо бидний хэрэг алга. Энэ болгоныг ингээд харчаад хилээ хазаа сууж байгаа. Үнэхээр ерөнхий сайттай байгаа ч хэрэг алга. Ингээд энэ аимшигтай нийгмийг бүтээчгээд ингээд сууж байгаа ерөнхийлөгч гээд өөрийгөө нэрлээ сууж явах энэ шаардлага алга. 76-г ахалж байгаа одоо энэ дээр улсын хурлын дарга та бас дугаараач гэж хэлмээр байна. Та гуруулаа нийлээд энэ хурлаа хийгээч гэж хэлмээр байна. Тэг ингээд дуугаа байгаад байвал одоо ингээд мартчихдаг гэд одоо бодоод байгаа юм уу? Ямар хааш. Тэгэл одоо ийм улс оронд нь ийм айхтар нөхцөл байдал үүсчихэд байхад эндээс ч тийм зээллэг хийлээ, тэнтэй ч очиж гар барьлаа, энд ч тэрний гарыг барьлаа гэл. Энэ тентхийн улс орны аврагын дэвжээ хэсээд төмөр өргөд яваад гүгээд идэг нэг ерөнхийлөгчтэй бол нилээдгүй ингээд хугацаа өнгөрлөө. Ингээд энэ хооронд бол та нар бол хуралдсан. Энэ хурлыг чинь ингэж хийх үүрэг нь бол та бүхний үүрэг шүү дээ. Энэ айж цочирдсан, энэ айхтар болцсон байгаа энэ нийгмээ та гурав мэдээлэл хийж энэ нийгмээ зөөлрүүлж зөвшрүүлэх ёстой шүү дээ. Тэгээ энийг би бол одоо алавжуулж одоо энийг та гуравт одоо би өгнө. Тэгээ одоо ингээд өнөөдөр та нар маань одоо энэ зуныхаа намрынхаа ингээд найр наадам зугаалгаа дуусаад энэ орон овоохоо одоо ирээд энэ хөдөлмөр юм чинь жигдэрсэн юм бол энэ асуудлуудаа яаралтай богино хугацаанд одоо хийж энэ төмөө олноо тайвшруулах, энэ төмөө олондоо энэ зөв мэдээллийг нөх ийм зүйл рүү бол та бүхнийг яваасаа гэж шаардмаар байна. Энийг би бол цаашаа одоо хэв мэдээллүүдийн хэрэгслүүдээр гишүүнийхээ бүрэн эрхийнхээ хүрээнд олон одоо зурагт дэлгэцүүдээр би ярина. За би энийг хэлэх гэсэн юм аа. Тэгээ маргааш миний энэ албан бичих очноо та гуравт.